дарга улсын хурлд ирэх юм шүү дээ. За 2013 оны төсөв дээр ерөнхий сайдын багцад тавигдсан 50 тэрбум төгрөгөөр юу хийсэн бэ гэдгийг өнөөдөр улсын хурлд тайлгнаа гэсэн юм аа. За энэ 50 тэрбум төгрөгнөөс яг 46 тэрбум төгрөг нь бол зарцуулагдсан. 46 тэрбум төгрөгийг бол ийм 7 төрлийн ажилд бол зарцуулсан байгаа. Нэгдүгээр ажил нь бол замын цагдаа нар торгуулийг бол бэлэн мөнгөөр өгдөг авдаг байсан. За энэнийг одоо халж шинжлэх шаардлагатай гэж үзээд замын цагдаагийн торгуулийг бэлнээр төлдөггүй тасалбар өгдөг, мөнгөө данс руу аваачиж хийдэг ийм тогтолцоо бий болгохын тулд энэ мөнгөний нэг хэсэг зарцуулагдсан. Төрийн үйлчилгээг иргэдэд хөргөн шуурхай хүргэхийн тулд шуудангийн үйлчилгээнд дээр бас тодорхой мөнгөнүүд гаргаж хөдөө орон нутагт явдаг шуудангийн машин тэрэг, орчин үеийн GPS системтэй машин тэрэг, гэр хорооллуудаар болохоор шуудангийн ухаалаг хайрцаг гэдэг юмнуудыг бол авахд энэ зарцуулагдсан. Увус, Ховд, Баян-Улгийн гэсэн 3 аймагт битүү худалдааны төв, гадаа өвлжингээ одоо контейнерт манай эхчүүд, ээжүүд хүүтэн зах дээр зогсдог байсныг халах зорилгоор дээр нь бас 13 аймаг бол бас нэг тийм бүсийн гэдэг юм уу зайны хөвж яах нь ялгаатай учраас энэ 3 аймагт бол битүү худалдааны төвийг барьж ашиглалтанд оруулахад энэ мөнгө зарцуулагдлаа. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд манай Улаанбаатар хотын иргэд 5 тухтай амрах, залуучууд чөлөө цагаа зөв өнгөрүүлэх, спорт, биеийн тамираа хичээллэх, алхах, явах, гулгах гэдэг олон төрлийн юмд хөрөнгө оруулалт хийлээ. Энэ чаанлаа. Тэгээ хуучин бол 64-р дэлгүүрийн тэр цаахан талд нэг залуучуудын соёлын төвгээд нэг юм байсан. Тэр их муудсан юм байлаа. Соёлын төвөөч болоод өөр зориултаар ашиглагдаад удсан. Тэрнийг одоо бас залуучууд сугалдаг, ордог, чөлөө цагаа өнгөрүүлдэг жинхэнэ залуучуудын одоо тийм төв болгож өөрчлөхөд энэ мөнгө зарцуулагдсан. Улаанбаатар хотод их нарийн, их ураг яран тусламж үйлчлэгээний төв гэж жижиг юм бол байгуулагдсан. Энд энэ мөнгө орсон. Санаа нь бол хүүхдийн зүрхний зарим хагалгааг одоо энд катетрийн аргаар хийх боломж бүрдүүлэхэд тоног төхөөрөмжийг авч байр савын бэлдсэн байгаа. 11 аймгийн төв дээр эрүүл мэндийн ийм онцлогооны төвийг одоо бий болгосон. За одоо ингээд би нэг үрчлэн ярина. Энэ 7 аймыг нэг үрчлэн ярина. Энэ холбогдох хүмүүс бүгдээрээ байгаа. Энд ямар хүмүүс байгаа вэ гэхээр за эрүүл мэндийн яамд энэ мөнгөний 20 бараг тал нь оногдсон. Талч гэжтэй бараг 25-6 тэрбум оногдсон учраас удуу сайттай баг байгаа. Энэ 50 тэрбумын тендерийг бол худалдаа авахын зарласан. Тэр худалдаа авахын дарга нь ингэж аргал тэргүүтэй хүмүүс байна. Тендер мэндрээ яаж зарласнаа ярьцгаана. Өшөө юу лээ? За замын цагдаагийнхан байна. Энэний тодорхой хэмжээний хэрэгжүүлэлтийг хийсэн холбогдох хүмүүс байгаа. За энэ 50 тэрбумын ажлыг би одоо ерөнхий сайдын хувьд өөрийнхөө зөвлөхүүдээс Батмунх зөвлөхөд одоо хар толгойгоор хариуцж наадах хийж дуусгах шүү гэдэг ийм хатуу даалгавар өгсөн. Батмунх зөвлөхийн дээр бол маш их зүтгэл гаргаж ажилласан, харин харамсалтай сүүлд нь одоо ажил хийсэн хүн хэрэгт ордог маягийн юмд цохиж явах шиг байна. За ингээд замын цагдаагийн торгуулийг бэлнээр төлдөггүй тасалбарын системийг нэвтрүүлсэн. За энэ дээр та бүхэн ингээд хараараа. Энд бол нэг 1.8 орчим тэрбум төгрөг гарсан. Юу хийсэн гэхээр зэрэг 350 цагдаа, Улаанбаатар хотын 350 цагдаад 2 юм авч өгсөн. Нэг нь бол гар компьютер гэдэг юм, нөгөөх нь бол тасалбараа хэвлэдэг хэвлэгч машин. Ийм 2 юмыг нэг цагдаад авч өгсөн. Ингээ 350 цагдаа бол энэнийг одоо ашиглаад эхэлсэн. Нодон жил 13 оны 8 сарын 30-нд хүлээлгэж өгсөн. Одоо бараг бүтэн жил тойрох гэж байна.
ямар үр дүн гарсан гэж. Замын хэв журмын зөрчлийн торгуул хуучин болоод бэлнээр хураадаг байхад өдөрт нэг 10 сая орчим төгрөг цугладаг байсан юм байлээ. А энэ хэрүүл урвал багтаа энэ системийг бий болгосноор одоо өдөртөө болоод 25-аас 30 сая төгрөг торгуульд орж байгаа. Ордгоо газар гэдэг юм одоо буруу тийшээ ордог байсан мөнгө одоо бас бөөгнөрлөө л гэсэн үг л дээ. Тэгээд би тоогоо гаргаж өг гэсэн эдгээр юу гэж яах вэ гэхээр одоо хэдний байдлаар үлээ 2.2 тэрбум төгрөж байна. 6 сарын 1-ний байдлаар энэ торгуулиас 2.2 тэрбум төгрөгийн торгуул одоо оногдуулаад 1 тэрбум гаруй төгрөг нь бол одоо төлөгчөд явж байна. Энэ системийг бий болгосон чинь бас нэг шинэ юм гарч ирсэн. Тэр бол 90 сурвалжлагдаж байсан хүн бол хуучин бол жилдээ нэг 40-оор илэрдэг байсан бол энэ систем ашиглалтанд орсноор жилдээ 254 90 сурвалжлагдаж байсан хүмүүс бол илэрдэг болсон. Мэдээлэл бол их сайжирч байгаа маа. За замын хэв журмын зөрчлийг хуучин яадаг байсан гэхээр замын цагдаа торгуулаа бичих гэж нөгөө хүнтэйгээ хэрэлдэх гэж нэг 5-8 минут зарцуулдаг байсан юм байна. Тэр энийг хэлж байгаа 5-8 минут. Одоо бол энэ систем бол 2 минутанд хэрэлдээд байх юм байхгүй нөгөөхийг аваад ганц хийгээл тэгэл өгчдөг болсон. За энэнд бол 1.8 тэрбум төгрөг зарцуулагдсан байна. За төрийн үйлчлэгээ иргэдэд хүртээмжтэй болох гэдэг дээр нэг ийм манай харилт Монгол шуудан компани авсан байна. Монгол шуудан компани ийм машинууд авсан. Энэ хэдийг авлаа та за 8 тонн хааны явуулаа дээ. Хати хот хоорондын шуудан тээвэр хүргэдэг 8 ширхэг ийм автомашиныг авсан байгаа. 20 тонны даацын битүү чингэлэг тээвэрлэгч тавцангийн хамт авсан. Энэ бүх машинууд бүгдээрээ GPS суурьтай хяналтын системтэй. Одоо шуудангийн машин хаана явж гэнэ вэ? Аваар осол одоо өвөл 100 одоо юунд байдгийг уйрус цасан цуух олон аюулаас бол бас хамгаалах юм одоо боломжтой болсон юм. За энэнд одоо нийтдээ тонн хаана. За яг ингээд би дараа нь явчих. За дараачих нь гэр хороололд ийм ухаалаг шуудангийн хайрцагуд бий болгосон. Энэ хуучин шуудангийн хайрцагаас юугаар ялгаатай вэ гэхээр овор хэмжээ янз бүрийн дээр нь өөрөө ухаалаг үйлчлүүлэгчийн гар утсанд бол код очин тэр кодоор өөрөө онгойлгоно. Нэг хайрцгийг олон хүн олон зориултаар ашиглах боломжтой ийм хайрцаг авсан. За энэ бол энэний зэрэгцээ шуудан хөргөгч нарт гар компьютер худалдаж авч өгсөн, мэдээллийн логистик сүлжээг байгуулсан, ухаалаг шуудангийнхаа хайрцгийг ингээд суйрлуулсан. Ингэснээр бол буухай илгээмж 50%, энгийн илгээмж 50% та одоо явж байна. Нийтдээ одоо гардаж авсан шуудангийн тоо бол сардаа нэг 1000 орчим болж байна. Өдөрт нэг 40-оос 65 болж байгаа. Ингэснээр манай гэр хорооллын иргэдэд шуудангийн үйлчилгээ их ойртож очсон, гудамжинд очсон гэсэн. Улаанбаатар хотод бол 20 ширхэг ийм шуудангийн ухаалаг хайрцаг авч байршуулсан байгаа. Хаана одоо ухаалаг шуудангийн хайрцаг байрлаж байгааг нь энэ дээр харуулсан байна. За аймгийн төвүүдэд битүү зах худалдааны төв барихад баруун 3 аймагт 9.7 тэрбум төгрөг гарсан байна. Ховд аймаг гэхэд битүү худалдааны төвийн хөрөнгө оруулалт нь 3.6 тэрбум төгрөг. Хуучин яаж ийсэн гэхээр Ховд аймгийн 5 зах дээр 1000 гаруй хүн гадаа одоо арилжаа 8 хийдэг байсан. За нэг битүү зах дээр 200 түрээслэгч 4 задгаа зах дээр 800 гаруй хүн түрээсэлж ажиллаж байсан. За Ховдын хувьд бол энэ хоёр захаасаа жаахан ялгаатай арай томыг барьсан байгаа. Хүн ам ихтэйгээд 8160 м2 том талбайтай. Одоо энэ Ховдын одоо зах 8160 м2-тай Бямбцогт гişүү очиж туузыг хайчилсан. За 507 хүн тэнд ажиллахын боломжтой. Одоо тэгэхээр хуучин бол нөгөө гадаа зах дээр байсан 507 хүн бол тэнд одоо лангуу аваад ингээд сайхан боловсон жордонтой дулаахан байшинд ингээд ажил үйлчлэгээ бол боломж бүрдэж байгаа юм аа.
За гадна талдаа нэг 80 орчим машин зогсдог зогсоолтой. Үйлчилгээний 20 хүний ажлын байр шинээр бий болсон. Ийм орчин үеийн энэ зургийг нь бол энэ Баян хонгорт барьсан юмнаас санаа авсан. Ховдынхан болдогт талбайгаа их нэмсэн 8160 м², ийм том талбайтай ийм юм байна. За дараа нь Увс аймгийн худалдааны төв байгаа. За энэ байж байна. За энэ дээр бол увсад бол 550 гаруй түрээслэгч гадаа арилжаа 8 хийдэг байсан. За нэг битүү зах дээр 110 түрээслэгч байсан. 3 ил задгаа зах дээр 450 гаруй түрээслэгч ажиллаж исэн. Одоо энэ байшин дотор бол ховдоос арай бага 5376 м², 340 хүн ажиллах боломжтой болсон. 340 хүн гадаа контейнерт юм уу гадаа одоо ил зах дээр зогсдог байснаа болсон. Дээр нь бид нар нэг засгаас барьж өгч байгаа учраас бас бүсийн ялгаа гэдэг нэлээд ярьдаг учраас бид нар түрээсийн төлбөрийн гадаа зах дээр зогсож хийж ирснээс нь за бараг тэр хавьдал байгаа. Зарим нь бол тэрнээс жаахан бууруулсан байдаг зарим ангууд. За энэ бол бас нөгөө худалдаачдыг дэмжиж байгаа. Ялангуяа тэр одоо гадаа зах дээр зогсож байгаа эхчүүд эмэгтэйчүүдийг дэмжсэн юм бодлого болсон. За Баян хөлгийн яг увсынхтай адилхан хэмжээтэй ийм зах болсон байгаа. Баян хөлгийн юугаар онцлогтой гэхээр ингэсэн аймгийнхаа төвийн жаахан зах руугаа байгаа учраас гадна талбай их сайтай 200 орчим автомашин зогсдог тийм том зогсоол хийсэн. Увсынхан бол хуучин зах дээрээ хүний газар дээр хийсэн. Ховдынхан бол хүнээс газрыг худалдаж аваад хийсэн ийм юм байлаа. За ингээд энэ үндсэндээ одоо 600 1200 гаруй хүн одоо 5 тухтай орчинд арилжаа 8 хийх, үйлчилгээ явуулах, тэгээд дээр нь бас нөгөө зарж байгаа бүтээгдэхүүн мууддаггүй байх ийм нөхцөлийг бол бүрдүүллээ. За үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бол хөрөнгө оруулалт хийсэн. За үндэсний цэцэрлэгт хүрээлэнд юу хийсэн гэхээр спортын цогцлбор байсан. Хөл өмгийн том талбай хийгдсэн байгаа. Саксны 3 талбай. Тэгээд газрын теннисний 3 талбай. Ингээд спортын нэг ийм комплекс. Энээс гадна 2.7 км-ийн урттай 3 ширхэг ийм параллел зам хийсэн. Хамгийн дотн талынхын зам нь бол явган хүний юм уу гүйлтийн зам. Дундлын зам нь бол зам бол зүлэг байна, өвөл болохоор цанын зам болно. Тэгээ хамгийн гадна талын зам нь бол дугуйн зам. Дугуйн зам нь их өргөн ийм юм хийсэн. Сая 6 сарын 1-ний өдөр очиж ажил нь дуусаад хүлээлгэж өгсөн байгаа. Эдмөрийн баримт нь энэ байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хөл өмгийн талбай. Одоо хүлээлгэж өгсөн байдал. За энэ дээр одоо манай залуучууд дэлхийн хөл өмгийн аварга эхэлж байгаатай холбогдуулаад 32 багийн тэмцээнийг одоо зохион байгуулж явж байгаа юм байна. За энэ дугуйн болон гүйлтийн цанын хосолсон зам гэж ийм одоо битүү болж байгаа. Одоо сайхан ингээд дуугаар давхихад бол цэцэрлэгт хүрээлэнд очиод дуугаар давхихад битүү замтай. Дуугаараа бүтэн тойрч болно, явган алхаж болно. Өвөл болохоор цанаар явж болно. Дуугаа тавьдаг ийм тавиуруудтай 2 ширхэг гүүртэй нэг горих шиг нь таарадж байгаа. Тэрийгээр нь бол энэ компани нь бол их сайхан гүүр тавьсан байна лээ. За ингээд одоо Улаанбаатараа очиод дуугаа унаад гүүгээд тэгээд цанаар яваад байх энэ боломж бол бүрдэж байгаамаа. За нэг иймэрхүү зам нь бол за энэ яг 6 сарын 1-ний зургнууд хийцсэн байна. За залуучуудын үйлчилгээний цогцлбор гэдэг юм за яг босгосон гэж биччихэл дээ. Уг нь яг байшин маягийн юм нь бол байсан. Тэгтэл бараг босгосон. Яагаад гэвэл энэ дотор маш их юм хийсэн. Одоо та нар мэдчихэж та хуучин бас ардын намныг удаа байрлаад авсан тэр байшинг би ярьж байна. Нөгөө талдаа усан бассейнт нь бол бид нар юм хийж чадаагүй. Нөгөө байшингийн янз. Байшингийн ерөнхий байдал нь бол нэг иймэрхүү дотор талын засал чимэглэлүүдийг хийсэн. Энэ дотор юу болсон цахим номын сан, үзэсгэлэнгийн болон олон зориулттай танхим, бүжгийн өрөө, спортын танхим, мэрэгжлийн хөгжмийн бэлтгэлийн өрөө, гадна талбайн тогтчлт, гэр бүл хөгжлийн сургалтын танхимууд, видео сурталчилгааны танхим, уулзалт хурлын танхим, 650 хүний сүйдэл бүхий театр, хуучин бол Улаанбаатар гэж байсан юм байлээ. Тэр. За тэгээд ресторан үйлчилгээний газрууд, офисын өрөөнүүд нэг 10 ширхэгтэй. Тэгээ энд нь тэр нийслэлийн хүүхэд залуучуудын газар нь бол энд одоо бас давхар байрлаад үйл ажиллагаа явуулж байгаа юм.
За энэ чинь мөнгө нь хаана вэ? Мөнгө нь 2.3 орчим тэрбум төгрөг. За дараа нь Улаанбаатар хотод их ураг няран тусламж үйлчилгээний төв гэдэг юмыг бол байгуулсан байгаа. За энэ бол юу юм бэхлээр Siemens-ийн 2 хэмжээст катетер ангиографийн тийм аппаратыг авчир суйрлуулсан. Энэ бол одоо манайд яа гэхээр дөнгөж төрж байгаа хүүхдүүдийн зүрхний онцлогоог нь хийгээд за тэгээд уг нь бид нар хагалгаа юм уу эсвэл катетрийн аргаар хэмжлэх ёстой. Тэгэхээр энэ бол катетрийн арга нь бол бий болчихж байгаа. Ер нь зүрхний төрөлхийн гажгийн 24 орчим хувь нь бол энэ катетрээр хэмжилж болдог. Месцастын бус буюу катетрийн аргаар хэмжилдэг боломжтой. Тэгээ энэний бэлтгэлийг бол одоо ингээ хангацсан. За энэ бол хэд вэ? Энэ бол 2.2 тэрбум төгрөг энд бол зарцуулагдсан байна. За аймагуудын нэгдсэн онцлогооны төвүүд бий болсон. 11 аймагт онцлогооны төвөө байгуулсан, хүлээлгээд өгчихсөн. За энд одоо нийтдээ саяны тэр катетер аймгийн 11 аймгийн онцлогооны төв нийлээд 24.1 тэрбум төгрөг болсон юм байна. За энэ ямар юм авсан бэ гэхээр ийм авсан. Энэ 11 аймагт компьютер томограф авсан. Дурангийн тоног төхөөрөмж авсан. Нөгөө ходоодны дуран муран бүх төрлийн дурангууд авсан. Суурин дижитал эхо аппарат авсан. Тархины доплографи аппарат авсан. Шүд нүд чих хамар хоолой ийм тоног төхөөрөмж авсан. Комплексны ийм лабораторийн тоног төхөөрөмж авсан. Эрентген зургийн тоног төхөөрөмж авсан. Манай эрентген зургууд бол дандаа аналог юм байлээ. Тэгэхээр энэ дижитал болгож хувиргадаг тийм төхөөрөмжүүдийг бас авч тавьсан. За тэгээд зарим байшингууд нь бол тэр төвийг чинь аваачаад байрлуулахын тулд бас эмнэлгийн зарим байшингуудыг зассан. За тэрэнд нь бол нэг 1.9 тэрбум төгрөг гарсан. Ингээ 24.1 тэрбум төгрөг бол энэ 11 аймгийн онцлогооны төвийг болгох зарцуулагдсан. Их үнэтэй юм авцсан байна гэж би одоо үнэ өртгийг мэдэхгүй юм. Тэгэхдээ манай хөдөөний иргэд одоо үнэтэй ч байсан найдвартай юмар эмчлэгдэх ёстой. Би Хинтээ аймгийн төв дээр очиж нээлт хийхэд 3 дугаар эмнэлгийн нэг эмч үзчихэд энэ манай эмнэлэгт ч байдгүй юм одоо их сайн чанарын багажнууд байна гэж хэлээ. Тэгэхээр одоо Улаанбаатар хот руу хүмүүс ирээд онцлогоо хийлгэнэ гэж явахгүй болсон. Одоо тэр урвалж янз бүрийн юм бас ярьдаг юм байлээ. Тэр мөрнөр нь таслахгүй хангах арга хэмжээг удуу сайд аваарай гэж. За энэ аймагуд нь Увс аймаг, Баян-Улгийн аймаг, Завхан аймаг, Говьалтай, Баян-Хонгор, Архангаа, Хөвсгөл, Сэлэнг, Хинтээ, Сүхбаатар, Дорногов. За энэ ямар аймагуудыг чи сонгоод авцсан гэж асууж магадгүй. Энэнийг хийхэд бол бид нар нөгөө аймгийн нэгдсэн эмнэлгийн удирдлагуудтай 3 удаа би өөрөө удуу сайд бид хамт сууж агаад эдний аймагынтай сууж агаад цахим урал хийсэн. За ингээд онцлогооны төв аймагт чи хийх гэж байна. Танад юу хэрэгтэй? Аль аймагт нь юу хэрэгтэй? Ингэж асуусаар байгаад 11 аймгийг үлдээсэн. За бусд нь бол зарим нь юмны боломжтой байлаа. Дорнод гэхэд зүүн бүсийн онцлогооны төв, ховд гэхэд онцлогооны төв гээд юмтай юм байлээ. Хоошоо яагаад түр орхицсан гэхлээр хойтолд одоо Эрдэнэтэд 40 хэдэн сая долларын өртөг бүхэд том онцлогооны төв босч байгаа юм. Тэгэхээр хойтлыг бид нэр орхицсан. Тэгэхээр энэ ямар нэгэн аймгийг бол ялгаад үлдээсэн юм биш. Энийг бол судалгааг нь хийж ярьж дахиад юу авах уу гэдгийг нь хүртэл ярьсан тийм ээ. Дорногов аймгийнхаа хариуцлагагүй авсан юмнаас 2-ын чөлөө аваагүй. Яагаад гэсэн чинь манад энэ Ариава компани аваад өгчлөө гэдэг 2-1 буцаасан байна. Бусд нь бол яг захиалахад аваа бүх юм хийгдсэн. За мэрэгжтэй ажилчнаа бэлтгэрэй гэж одоо 1 жилийн өмнө уг нь үгэлсэн байгаа. Тэгээ зарим нь одоо олигтой хүнээ бэлдэг юм ярьж илээ. Яагаад та нар явуулаад байгаа юм? За ингээд одоо аймгаар нь Арангаа аймагт гэхэд 1.2 тэрбум төгрөгийн онцлогооны төв бослоо. За би одоо бүгдийг хэлээд яах вэ? Энэ аймгийн авсан юмнууд нь жаахан ялгаатай байгаа. Тэр агуулгаар нэг дэлгэрэнгүй тавьсан байна. За Баян-Улгийн аймагт бас 1.5 тэрбум төгрөг. Аймгийн дүн жаахан зөрөөд байгаа. Тэд нар зарим нь юмны худалдаад авчихсан, зарим юм байхгүй гэдэг ингээл янз бүрийн болдгийг. За Баян-Хонгор аймагт гэхэд 1.4 тэрбум төгрөгийн өртөгтэй юм онцлогооны төв бослоо. Жишээ нь би нэг юм хэлэхэд лабораторийн тоног төхөөрөмж гэхлээр биохими анализатор коагула ямар юм гэж байгаа юм бэ? Коагула грамын анализатор, шээсний анализатор, элиза уншигч ийм юм хэрэгтэй юм уу, хэрэггүй юм уу гэж бид нар одоо 3 удаа цахим хурал хийсэн байгаа.
За дараа нь Говьалтай аймагт бол 2 тэрбум төгрөгийн онцлогооны төв боссон. Говьалтай бол нэлээд юм нь хоцорсон байсан юм байна. Харин энэний завшаанаар хамгийн хөрөнгө оруулалт хийлгээд авсан тэр аймаг бол за энэ Дорногов аймаг 2.1-ийн хөрөнгө оруулалт хийлгэн гэсэн. Гэхдээ зарим юм аваагүй. Тэрний нөөр шаардлагатай аймагуд өгсөн байгаа. Завхан аймагт 2.2 тэрбум төгрөгөөр онцлогооны төвийг бид нар босглоо. За Сүхбаатар аймагт бас 2.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай ийм онцлогооны төв бослоо. За Сэлэнг аймагт 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай. Увс аймагт 2.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар онцлогооны төв босч байна. За 10 дахь нь бол Хөвсгөл аймаг 2.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай ийм онцлогооны төв. 11 дахь нь бол Хинтийн аймаг. Энд бол 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. За одоо нөгөө багц тоног төхөөрөмж явуулж байгаа байдал нь энэ байна. За ингээд ачаад явж байгаа юм, хаваачаад одоо сөөрлүүлж хад байж байгаа байдлууд нь энэ байгаа юм. Сүхбаатар, Хинтийн, Увс, Сэлэнг аймагуудын хувьд энэ харуулсан юм байна. За одоо ингээд тоног төхөөрөмжүүд маань үндсэндээ хүлээлгэж өгөөд очоод сөөрлөгдөд байж байгаа байдлаа. За Дундгов аймагт гэхэд жишээлх юм бол одоо энэ маань ажилд орцсон. Иргэд бол одоо Улаанбаатар руу давхиж ирэх шаардлагагүй. Одоо бодвол эмчнэр боловсон хүчин мөчнөө жаахан сайжруулах хэрэгтэй байх. Тэгээд нөгөө гардаг зардал жаахан нэмэгдсэн. Урсгал зардал жаахан нэмэгдэж байгаа нөгөө хэрэглэгддэг уруулж янз бүрийн юм. За тэрний сайн аваад өгөхөд бол бидний хувьд бол аймгийн хувьд бол маш сайн онцлогоотой болсон гэдгийг хэлье. За энэ компьютер томографийн аппарат гэж юу байдгийг ингэж харуулсан байна. Одоо ер нь нуруу нугас одоо юу байдгийг одоо бүх болохгүй юмнуудыг бүгдийг сайн хардаг ийм хамгийн дээд зэргийн ялгах чадвартай ийм зүйлүүдийг бол авсан. Дижитал эрентгийн аппарат, эрентгийн зургийг дижитал болгон хувиргадаг төхөөрөмж, дижитал эхо аппарат, компьютер томограф гэдэг ийм юмнуудыг авсан. За энэ бол авторефрактометр харааны хугарлын гажиг хэмжих автомат онцлогооны төхөөрөмж. Би Хинтийн аймагт очисон чинь ингэдэм байлаа. Хуучин нэг эмч суулгачаад одоо нэг нүдээ дарж агаад нөгөө нүдээ дарж агаад гэдэг үсэг харуулад байдаг байсан. Тэгжээж одоо харааг тодорхойлдог байсан бол одоо шууд нэг юм дуран шиг юмны хурдтал дээр очиж суугаад ерөөсөө 5 секундын дараа алтуугийн баруун нүдэн төд, зүүн нүдэн төд гэдэг ингээд тодорхойлчихдаг юм байна. Ийм байдлаараа бол энэ бас манай эмч эмнэлгийн ажилтнуудын хөдөлмөрийг маш их одоо дээд хэмжээгээр хөнгөвчилж өгсөн ийм тоног төхөөрөмжүүд орчин үеийн хялбарыг тодорхойлох багаж, харааны талбай, нүдний даралт хэмжигч, диоптриметр, завсрын ламп гэж за энэ одоо юмнууд яасан. Зөв явж байгаа. За хэрэгжээгүй нэг ажил байгаа. Энэ нэг тендер хэрүүл уруул гэдэг юм чинь бас ажил хийлэгдэх юм байл шүү. Энэ иргэдэд шаардлагатай лавлгаа мэдээлэл өгөх автомат машин гэдэг нь түүцийг хэлж байгаа. Уг нь эндээс нэг тэрүүн 600 төгрөгөөр нэг түүц машин аваад Улаанбаатарыг одоо нэлээд хангачий гэсэн чинь компаниуд нь хэрэлдээд тэгээ байхгүй. Тэгээ энэ тендер бол болоогүй. Тэгээ 1.6 тэрбум төгрөгийн тендер болоогүй. За ерөөсөө хийгдэггүй нэг ажил энэ л байх тийм ээ. Бусд нь бол одоо бүгдээрээ хийгдсэн. За иргэдэд шаардлагатай 120 автомат 120 түүц авъя гэсэн ажил бол хийгдээгүй. За дараа нь аймагуудын нэг зорилгооны төвд за энэ эрүүл мэндийн яам хийсэн ажил юм байна. За ингээ хураангуулад саяныхыг үзүүлэх юм бол ерөнхий сайдын нэрийн дор багцад тавигдсан 50 тэрбум төгрөгнөөс 45 тэрбум 964 сая төгрөгөөр нь бол ажил хийгдэж саяны ажлууд бол хүлээлгэж өглөө. Нийтдээ 34 төсөл арга хэмжээ хэрэгжүүлэх гэснээс 32 нь бол хийгдлээ. Төсвийн хэмнэлт нь бол 4 тэрбум төгрөгөө. За дотор талд нь ингээд нөгөө ерөнхийд нь харуулсан байна. Мөнгөний ихэнх нь хаана очисон гэхээр аймагуудын нэгдсэн онцлогооны төв рүү ингээ 24 тэрбум төгрөг авчиж байгаа. Нөгөө битүү худалдааны төв рүү чинь 9.1 ингэж байгаа. Ингээ 35 тэрбум төгрөг хоёр их баримжаатай том юм руу очиж байгаа. За үндэсний цэцэрлэгт хүрээлэнлүү нэг 5 орчим тэрбум төгрөг орчиж байгаа юм. Одоо 3 дахь эхнийх нь онцлогооны төв, 2 дахь нь бол захууд, 3 дахь нь бол үндэсний цэцэрлэгт хүрээлэн. Энэ 3 руу одоо мөнгөний дийлэнх нь орсон. За хөрөнгө оруулалтын дүн. За энэ яах вэ? Энийг би алгасчих. Одоо ингээ сайн юм да. Ингээ болчихж байгаа байлаа.
Нөгөө нэг баахан компаниудын нэр мөртэй байсан байхгүй хасц юм уу? Бага юу? Тэгээ би өнгөрөөчтэй юм байна. За яг та нар харчаарай бүх гишүүдийн iPad-д хийцсэн байна шүү дээ. Одоо наад дотор чинь бол тендерээ яаж явуулсан, ямар компани шалгарсан юм, ямар үнээр нийлүүлсэн юм, тэр бүгдээрээ бол энэ дотор байгаа. Хэддүгээр хуудсанд байгаа юм бэ? Би уг нь тэрнийг нэг харуулчих хэрэгтэй байгаа. Энд байж байна. Биш. Батманхай хэддүгээр хуудсанд байгаа. Тэрнийг хасцсан юм шиг л байна л да. Тэгээд явчихж байгаа юм уу? За. За тэгээд өөр бусад тодруулах зүйл байвал энэ холбогдох хүмүүс ирсэн байгаа. Та бүхний асуултанд хариулахад бэлэн байна. Анхаарал тавьсанд баярлалаа.